нэг ийм өрөөсгөл ойлголт байдаг. Хүмүүсийг одоо мундаг хүмүүсийг Монголоос гаргаж ийна ч гэдэг юм уу. Мундаг хүмүүс Монголоос явж ийна гэдэг одоо нэг тал, эн чинь нэг юмны нэг тал багхгүй юу. Гэтэл мундаг хүмүүс маань дэлхийн түвшинд өөрсдийгөө гаргах, тий? Дэлхийн түвшинд очиж өшөө илүү туршлага хуримтлуулах боломж чинь бичиг баримтыг дагаж олгогдож байгаа. Тэрнээс биш би бүр ингээд тултал мэдлэг боловсралтай болчлоо. Надад дэлхийн түвшин рүү гараад явах гэхээр хэдхэн орны одоо 30 хоногийн хугацааны 14 хоногийн хугацааны визтэй би хаашаач гарч чадахгүй бол би тэгэл өртөөсөө яг тэрүүхэн хүрээндээ л мундаг байхаас өөр аргагүй шүү дээ, тийм ээ. Харин би Америкийн грин карттай болвол надад хичнээн олон улс орнууд би босхын одоо давах боломжтой болох уу, тий? Хичнээн олон улс орнууд руу би мэргэжлэрээ цойлох боломжтой болох уу гэдэг чинь бол үнэхээр өөрөөс чинь хамаарна, тэгээд хязгааргүй гэсэн. Би одоо өчнөө олон грин карттай хүмүүс тэгж айхтар уучлаарай, тий? Мундаг хэргийг гаргахгүй амьдарч байгааг би харж байгаа. Хичнээн олон грин картгүй хүмүүс гэд хэргийг гарах гад маш олон гоё зүйл хийж бүтээх гээд бичиг баримтгүй грин картгүйгээсээ болоод ингээд лимитэд ороод явж байгааг бас харж байгаа аахгүй. Тэгэхээр энэ бол яг бүх хүмүүсийг хэлж байгаа юм биш, тэр дотор ийм зүйлсүүд байгаа. Тухайн хүмүүсийн өөрсдийнх нь үнц нь амьдралын зорилго өөр учраас заавал грин карттай байлаа гэх тийм байх ёстой гэдэг юм байхгүй шүү дээ, тийм ээ. Тийм болохоор зэрэг яг нөгөө авах гэхийн югаар хандаж хүлээж аваарай энэ яриаг.